энэ том баялагийг ерөөсөө гадныхантай нийлсэн манай улс төрчид зарим бизнесмэнүүд хууль батлуулах журмаар орж ирж авах гэж байнга хичээдэг юм байна. Байнга шүү. За түүх ярихад 2007 онд Монголын ардсан холбоо 21 аймаг 330 сумаас нэгдэж Сүхбаатарын талбай дээр арчилсан намын 7, Монгол ардын намын 7 ийм 14 гишүүн энэ том 5-7 ордыг авах гэж хичээж ирсэн. Улаарч ирсэн. Энийг бид нар дасан зогсоож чадсан. 2015 онд гадныхантай нийлээд энэ 5-7 ордыг улсын хурлаар оруулахгүйгээр 100 жилээр авах гэж бас оролцсон. Сүүл бас газар нутгийг 100 жилээр баялагтай авах гэж орж ирсэн. Энийг бас ард иргэдтэйгээ нийлж зогсоосон. За хамгийн сүүлд саяхан улсын хурлаар 280 мянган гадны ажилчдыг Монголд оруулж ирэх гэж хууль батлуулах гэж оролцсон. Сонссон. Сая манай жаргал сайхан маш тодорхой ярил. Ингээд манай арчилсан намаа сонгогдсон, говьд сонгогдсон мөнгө баясгалан гишүүн Шижрээ гих Ганбаатар игээд энэ залуучууд маань ярьж хэлж энэ хуулийг түр татуулсан байна. Түр шүү. Энэ дандаа түр татуулсан байна. Тэгэл баяр наадам болдог, улсын наадам болдог, цагаан сар болдог. Энэ атгах санаануудаа оруулаад ирдэг. Тэгээ өнөөдрийн энэ уулзалт бол үүнтэй маш төстэй. Монголчууд бид үндсэн хуулиндаа ямар заалт байдгийг мэддэггүй. Яриалаадаг үндсэн хууль 1992 оны арчилсан шинэ үндсэн хуулинд бид нар газрын баялгаа ард түмний өмч байна, ард түмний мэдлэлт байна гэж заасан. 19 онд үндсэн хуулиар шинжлэхдээ сая энэ санал асуулган дээр яваад байгаа. Энэ баялаг бол та бүхнийх шүү. Эзэн болоорой гэд бас шинжилсэн. Бид ерөөс энийг ойлгодог. 2007 онд Монгол улсын их хурлаар тухайн үед Цэндийн Нямдурж гэж их хурлын дарга байсан стратегийн орд гэж ямар ордыг хэлэх вэ гэдгийг улсын хурлын тогтоолоор баталсан. Энэ бол төрийн мэдлэг байна гэдэг. 2007 гэсэн тав агаас 7 дугаар сард. Түүнээс биш одоо түрүү манай Ганбаатар ярьлаа. Бид нар сонгуульд өгөөд юм амлах гээд байгаа биш ээ. 92 оны үндсэн хууль 2007 оны улсын хурлын тогтоолын хавсралдаар баталсан стратегийн ордуудыг өнөөдөр бид нар 34-өөс 50 хүртэлх хувийг бид нар өөрсдөө авъя. Энийг одоогийн ерөнхий сайд бас оюун эрдэнэ нэлээд товч өгөө тодорхой ярьж байгаа. Энийг яриад бас ад үзэгдээд ах шиг байна. Би улс төрд ороод 20 жил болсон. Ерөөсөө энэ 5-7 орд газрыг аваад энэ газрын баялагын ард иргэдэг ёстой гэж хэлээд төмөр зам барих ёстой, ингээд өөр төрийнх байх ёстой гэж хэлээд бас адлуулж байгаа. Гэхдээ ард түмэн адлаагүй юм шиг байна. Ард түмэн намайг сонгоод ерөнхийлөгч болгож ирсэн. Сая энэ хойд бүс нэр дэвшүүлсэн баг нэгээр гараад бас их хурлын гишүүн болсон. Нөгөө баялагын эзэд цөөхөн гэр бүлчил ингээл бид нарыг нүд үзүүлээд байгаа байхгүй. Одоо энэ Ганбаатарыг би мэднэ. Бид хоёр 2006 оноос хойш нөхөрлсөн. 35 дадаа өсгөлэн зарлж ирсэн. Сая бас 50 гараад өсгөлэн зарлаа сууж байгаа. Юуны төлөө? Монголчууд ухаантай ойлгож л байна. Тэгэхээр энд нэг 400 орчим хүн байх шиг байна. Энэ уулзалтын талаар ойрынхон хамаатан садангуудаа бүгдийг яриад хэлээд өгөөрэй. Энэ уулзалтаар 1992 оны арчилсан шинэ үндсэн хуулийн заалтыг мөн 2007 онд улсын хурлын тогтоолоор баталсан стратегийн ордуудаа үндсэн хуулийнхаа дагуу бид нар авах ёстой юм байна гэдгийг ойлгож гараарай гэж одоо та бүхнээс хүсэж гэж ирсэн юм аа. Тэгээд өнгөрсөн хавар энэ газар нутаг баялагын тухай ярьж явахдаа бид нар 196 сумаар орсон байна.
10-аад аймагаар орсон байна. Энийгээд ярьж хэлсэн үр дүн гарсан шүү. Тэгээ энэ баялагийг яах вэ? Шууд аваад хувьцаа болгоод тараах юм биш. Энийг чинь маш олон удаа бид нар судалсан. Тэр баялаггүй Сингапур гэж улс энэ баялагын санг яаж бүрдүүлдэг? Энэ баялагтай Норвег гэж улс яаж бүрдүүлдэг ингээд энийг судалсны үндсэн дээр олон засгийн газар олон их хурлаар ярьж байгаад баялагын санг 2004 оны их хурлаар баталсан. Сая 2005 оны их хурлаар шинэ парламентаар бас шинжилж баталсан. Юу гэж хэлэх гээд нэгээр шууд ингээд тарааж байгаа биш. Баялагын сан тавьдаа. Үндэсний баялагын сан үндэсний шүү. Ирээдүйн хөв сангийн ирээдүйд хоримтлуулах гэдэг дээр ирээдүйн хойч үед валютаар хоримтлагдсан олон улсын зах зээл төрөнгийн удирдлага. Тэгээд хоримтлын сан гэж саяын жаагийн ярьдаг орон сууц. Хөгжлийн сан гэдэг нь Монгол улсын дунд урт хугацааны хөгжлийн бодлого гэсэн ийм гурван зүйлд зарцуулна гэдэг сая хуульчлаад баталчихж байгаа. Тэгэхээр дахиад хэлье. Сонгуул болоогүй, сонгуул ойртоогүй, сонгуул болоод жил чүрээгүй байна. Бид нар юм амлаагүй. Нөгөө улс төрчид юм амлсаар байгаад энэ монголчуудыг үнэхээр залхаацсан юм байна. Баялагийнхаа эзэн болооч, хууль чинь батлагдцсан. Үндсэн хуулиндаа заацсан. Нэг сэрээд өгөөч, та нар дээр газар дээрээ сэрдэг шиг. Тусгаар тогтнолоо 90 онд баталгаажуулсан шиг нэг сэрээд бид нар баялгаа авахгүй хитгэн гэрвэл эн чинь нөгөө мэдээлэл доор байснараа аваад өөрсдөө ашиглаад байгаа юм байна гэдгийг л ойлгоод гарахд болоо байхгүй юу. Тэгээд энэ уулзалтанд энэ төр дээр нам харгалзахгүйгээр улсын их хурлын ямар ч намын гишүүн гарч ирээд ярьж болно. Энийгээ дэмжүүлж болно. Яагаад бид нар хөгтөг гэж байгаа монголчууд чинь хөгтөгийнхаа доор нэгддэг шүү дээ. Тэнгэрийн өнгөтэй. Гэхдээ сонгуул болохоор тэр намынхаа тугийн доор нэг 2 сар нэгдэнэ үз. Дараа нь бүх 3 сая монголчууд хөгтөгийнхаа доор нэгдэл эрх ашиг ярил л та. Сая жаргал сайхан ярьж энэ тэр Дундгов аймагт байдаг салхитай мөнгөний ордоор энэ хүн өөртөө гэлсэн гэдэг. Би тэгэлсэн биш байхгүй юу? Би өөрөө нөгөө нэг иргэдээ сонсоод тойрол явдаг байхад ахмадууд болгон босоод энэ ахмадын зээл гэдэг юм чинь биднийг ингээд өхүүлж болохгүй байна гэж ярьдгийг сонсоод ажлын хэсэг байгуулаад тэндээс схем гараад дүр зураг гаргаад ийм боломжтой байна гэдгийг тухайн үеийн ерөнхий сайд байсан хүрсэн. Тухайн үеийн одоогийн ерөнхий сайд байгаа оюун урд нь тамгын газрын дарга байсан. Тухайн үед их хурлын дарга Зандан Шадар байсан. Бид нар нэгдээд энэ ахмадуудаа энэ схемийн дагуу энэ мөнгөний ордоор өрнөөс нь гаргаж болж байна гэд их хурлаар орох хуулийн төслийн одоогийн ерөнхий сайд оюун урд нь санаачлаад их хурлаар оруулаад ерөнхий сайд нь дэмжиж аюулгүй зөвлөлөөр оруулаад хууль болгож батлаад ингэж баталсан байхгүй юу? Улсын ажил чинь ингэж л явдаг. Бид энэгээр юу хэлэх гээд байна гэхээр бид нар эв нэгдэлтэй байх юм бол ийм асуудлуудаа шийдээд гараад явчихна. Хэд намжирхаад байна. Одоо энэ уулзсан газар болгоно их хурлын гишүүд ингээд чинь Монгол улсын их хурлын гишүүд байхгүй юу? Ирээд Монгол улсын ерөнхийлөгч байсан хүн ирээд иргэдтэй уулзахад аль нам засгалж байгаа нь хамаагүй. Хин засгалж байгаа нь хамаагүйгээр бүгд ирээд суугаад сонсох хэрэгтэй байхгүй юу? Тэгдэггүй. Сая булган дээр ирээгүй. Тэгээд бид нэр эв нэгдэлтэй байх юм бол энэ олон мянган олон зуун зовлонгуудаас гарах боломж бол бидний хармаанд байгаамаа. Өнөөдөр энэ стратегийн ордуудыг би он сар өдөртөө яриад байна шүү. 2007 оны 7 сард баталсан. Одоо энийг авъя үндсэн хуулийн дагуу. Тэгээ та нар минь нэгдээд энэ санд асуулган дээр ингээд олуулаа болоод зураад ингэх юм бол бид нар их хуралдаа очиж өргөн бариулаад за стратегийн ордуудын хувийг бид нар аваад баялагын санд хоримтод бий болголоо шүү.
Одоо зөвхөн 2хан орд энэ баялагын санд хоримтод өгж байгаа. Нөгөө булааж авах гэдээсэн 5 толгой орд, нөгөө булааж авах гэдээсэн Эрдэнэт 2хан. Энэний мөнгөөр хэдэн шиг хувьцаалаа тэрний мөнгийг өгөөд байгаа байхгүй юу? За тэгэхээр энэ уулзалтаар ямар бодолтой гарах вүлээ? Нэгдүгээр 92 оны үндсэн хуулиндаа бид нэр баялагын эзэн монголчууд юм байна гэдэг нэг. Хоёрдугаар 2007 онд энэ стратегийн орд гэдэг юмыг баталсан юм байна. Их хурлаар. Түүнээс Ганбаатар Батулга гэдэг 2 хүн энэ хүмүүсийн уурхайг хурааж авах гэж ингэж яваад байгаа юм. Ерөөсөө биш. Энэ гадуур тэгж одоо яригтаад ах шиг байна лээ. 3 дугаарт баялагын сангаар дамжиж баялагын сан өөрөө юм 3 үйлчлэлтэй зүйчлэлтэй байна. Гэдгийг ийм 3 юмыг одоо тогтоож аваад саналаа өгөөд одоо уулзалт үр дүнтэй болоорой гэж болоосоо гэж хүсэж байна.